Сайн байна уу сонсогчдоо. Та яг одоо сэтгэлийн шудан радиогийн анхны дугаарыг сонсож байна. Энэ бол зөвхөн нэг нэвтрүүлэг биш, энэ бол хүмүүсийн хэлж амжааг ус. Илгээж чадлагүй үлдээсэн сахилуудын гэр. Зарим мэдрэмж нэрлэхэд хэцүү байдаг. Гэхдээ тэр мэдрэмж бидний дотор чимээгүй амьдарсаар л байдаг. Өнөөдөр би энэ нэвтрүүлгийн хамгийн ихний цагийг өөрийн сэтгэлээс эхлүүлэхийг шийдлээ. Анхны хайр. Миний анхны хайр оюутан наснд минь англи хэлний тэхэнд учирсан юм. Хичээл эхэлчихсэн би найзуудтайгаа хоцроо сандран орж ирсэн. Тэгээд тэр мөчөд би түүнийг харсан. Цагаан носон цамцтай, нүднийхээ дээгүүр унжсан харустай, цагаан царайтай. Түүнд үнэхээр зогсон төрхтэй тэр залууг хараад би өөрийн нэргүй зов тусан зогсож байсан. Дурлал гэдэг яг л тэгж ирдэг юм байна. Чи дөнгөж танихгүй хүн рүүгээ хараад гинт зүрхчин хэлчихдэг. Энэ хүн чинь миний бурхнаас өсдөг тэр л хүн байна гэсэн бодол өөрийн мэдлэгийг талхаад орж ирсэн. Би өөрийн хэмжээндээ хайрын шимнээсэн жижиг зүйлс хийдэг байсан. Нэг удаа түүнд зориулж захаа бичиж утсан. Утасны дугаарыг нь олж авчгаад яг л бүх ертөнцийг олсон юм шиг баярлаж байсан мэч би. Залгахад тэр залуу үнэхээр хоног хүлээж авдаг байсан. Түүний дуу хоолой хүртэл надад нэг л төрлийн тайвшрал өгдөг байлаа. Нэг л мэтгэд 12 жил өнгөрчихжээ. Гэхдээ сонин шүү, тэр мөчүүд одоо ч сэтгэлд тод. Хэцүү үед би түүний зургийг харахад сэтгэл нэгэн сайхан болчихдог. Сториг нь гарч ирэхэд чимээг охин жаргаж хаддаг. Оюутан насндаа өөрийн болгох юмсан гэж хүсдэг байсан нуцгаан мөрөдөл минь. Одоо бол зүгээр харахад л хангалттай. Заримдаа боддог. Миний сэтгэлийг ойлгодог болоосай. Гэхдээ бас бодно. Ойртох хэрэг надад байхгүй дээ. Тиймээс би зүгээр л холоос бахархдаг. Түүний инээмсэглэл давцаа. Бүх зүйл нь надаас дээгүүр юм шиг санагддаг байсан. Тэр гинхэн үед. Одоо бол зүгээр л харахад хангалттай байдаг. Зарим хүн нэг хүний амьдралд гэрэл болцгоод өөрөө мэддэггүй юм байна. Тэр бол миний анхны хайр. Сэтгэлийн шуудан нэвтрүүлэг цаашид зөвхөн миний түүхээр хүрэлцлэхгүй. Та бүхний нэргүй цагтууд радиогийн төлөвлөгөөнөөр эмсгэлэн. Хэлж амжаагүй хайр, уучлал, сансан сэтгэл, зүрхэндээ хадгалсан нууцуд энд ирнэ. Нэрхүүч гэсэн хамгийн үнээрээ. Анхны хайр гэдэг заримдаа үлдэх хүн биш, гэхдээ өөртөлдөх мэдрэмж байдаг. Магадгүй таны зүрхэнд ч бас нэргүй нэг хүн байдаг ба. Тиймээс хэрвээ сэтгэлтэй үг үлдсэн бол түүнийг битгий дараарай. Зохитол олгоод илгээ. Энд хинч шүхий зөвхөн сонсон, зөвхөн ойлгоно. Сэтгэлийн шуудантай хамт байсан танд баярлалаа. Дараагийн дугаард сонсогчдын нэргүй цагтуудаар уулзъя. Сайхан шүү, сайхан сэтгэлээр. Сэтгэлийн шуудан сэтгэлээс сэтгэл рүү тавтай нөрсөөрэй.